Тэгвэл Хаанвал дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сута 5 хотгонд 2 жилийн өмнө гал гарсны улмаас 7 хүний амнаас ирсэн. Тухайн орон сууцны орц гартны стандартгүй байдал нь гал унтраах үйл явцад цаад учруулсан байдаг. За түүнээс хойш нийслэлийн хяналт шалгалтын газраас гүйцэтгэгч MCGC компанид орц гарцыг нэмэгдүүлж стандартыг мөрдүүлэх албан шаардлага удаа дараа хүргүүлсэн ч бодит байдал дээр хэрэгжээг байна. Үзэгчтэй энтигийн сурвалжлах баг Сута 5 хотхны гаднаас мэдээллийг хүргэж байна. За бид бол өмнө нь тус хотхны орц гарц бол хангалттай бус байна. За дахиж галын болоод түргэний ямар нэг эрсдэл үүслэе гэхэд за автомашин бол наашаа орж нэвтэрч тусламж үйлчилгээ үзүүлэхэд хязгаарлагдмал юм нөхцөл байдалтай байна гэдгийг бол удаа дараа сурвалжлан хөндөж хүргэж байгаа. За ингээд нийслэлийн хяналт шалгалтын газраас асуухад бол за хойдлынх нь орц гарц бол биднийг шалгалтаар ирэхэд бол нээлттэй байсан гэдгийг хэлсэн. За бид газар дээр нь ирээд харахад бол хойдлын орц гарсны тухайд бол битүү юм хашаалчихсан. Явганаар болоод автомашинтай нэвтрэх бол ямар ч юм боломжгүй дүр зураг харагдаж байна. Харин компани зүгээс бол за баруун талд харагдаж байгаа айл өрхүүдийн хашааг чөлөөлж за айлуудаа 2 дугаар ээлжинд ашиглалтанд орсон 2 дугаар блок руу оруулснаар газрыг чөлөөлөөд орц гарцыг бол нэмэгдүүлэх боломжтой гэх юм тайлбарыг хэлж байна. Хойтод лээс энэ талаар уг нь орц гарц нээнэ гэжсэн байхгүй. Тэгээ одоо энийг нээхгүй байгаа байхгүй. Тэгээд наад нэг кандидат тавьцыг эдгээр сулрахлаар жоохон зогсоос мөксөлтөд болох юм гэсэн дээр энэ нэгдээс болохгүй байгаа байхгүй. Тим нэг галын тим аюул босмос гэж сонсч ирсэн л урд нь яригдчихлээсэн л та. Тэгээд одоо өндөл зогсоол мөксөл байхгүй гал мал юу хогийн машин орж ирэх цай байхгүй. Түргэн мөргөн орж ирэх ямар ч цай байхгүй. Шүн орой болохоор энэ чинь битүү болчихдог байхгүй. Хоёр байрны машинууд бүгд энчээрээ тавьж байгаа байхгүй. Зогсоол явж байгаа тийм асуудал байгаад байна. Тэгээд бас ийшээ бас нэг гардагуулгач зүгээр юм шиг болоод яг эндээс болоод ингээ орсон тохиолдолд бол тэгэл энд эргэх цай байхгүй ухраал гарч байна л да. Тэгэл яг зогцоол. Одоо байр захиалга өгөхдөө юуг нь хардаг вэ? Одоо аюулгүй байдал төлөвлөлт гэдэг болоод маш чухал шүү дээ. Тэр тал дээр яг хөө тэгээд ерөнхийдөө бол анх эрэхтэй тухайн үед дөнгөж барилга одоо нэг бүрэн болоог багт нь захиалсан. Тий. Тэгээ яг зогсоол мөксөл нэм гэж бол тухайн үед одоо мдээгүй л захиалал орсон. Тухайн одоо барилга барьж байгаа газрыг бол томруулах шаардлагатай, машины зогсоолыг хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үүрэг даалгавар өгсөний дагуу болвол зэрэгэлдэх 2-3 айлын газрыг бол худалдаж авах гэрээ байгуулсан. Одоо газрын эрхийг шилжүүлэх процессын ажиллагаа бол хийгдэж явж байгаа билээ тийм. Тэгэхээр бол тухайн орсон суугч хотхны одоо нийт эзэмшлийн талбай буюу автомашины зогсоолын хүртээмжтэй байдал нэмэгдэн муунийг дагаад орц цастын чөлөөтэй нэвтрэх орон зай бол нэмэгдэнэ гэж харж байна. Тоглоомын талбайг нэмэгдүүлэх чиглэлээр бол удаа дараа тухайн компанид бол манай байгууллагаас албан бичгээр шаардлага хөрвүүлж байсан. Хамгийн сүүлд бол 2024 онд улсын байцаагч ажиллаад мөн тоглоомын талбай орц гарцыг нэмэгдүүлэх тухай шаардлага ирүүлсэний дагуу манай байгууллагаас тухайн MCGC гэдэг компани руу бол албан бичгээр загвар зургаа шинжилэн боловсруулж ирүүлээ гэдэг шаардлага хөрвүүлсэн байгаа. Үүнээс хойш бол тухайн компаниас манай байгууллага дээр тоглоомын талбайг нэмэгдүүлсэн загвар зургийг зөвшөлтсөөр ирүүлэг байна. Тэгээ та хэдийн хилээд байгаа энэ хойдлын гарц чинь битүү байгаад байгаа байхгүй юм хашаатай битүү байна. Тэр хараа од заргалаа юм. 8 гаал чөлөөлөхлөөр наа чи 1225 м том талбай гараад ирэх юм. Тэгэнгүүт тэр хойдлын орцоор тэр чинь яг нарийнхан юутай байхгүй юу? Нэг хоёр юунуудаа яхаар нэг тэрүүгээр нь зүгээр орд гардаг тухайн байгууллагуудын орд гардаг юу байхгүй юу? Тэгэнгүүт наадхаа шууд тэр нэг том талбайгаа наадахтаа чинь шууд нийлүүлээд орд гарцгаа чөлөөтэй болгох. Тэгвэл галын тохиолдолгүй цахилгааны аюулгүй байдлаа хангаагүй орц гарцгүй барилга ашиглалтанд хүлээж авсан улсын комиссийг ахалж ажилласан албан тушаалтнуудыг шалгах асуудлын талаар 2024 оны тодруулгад за хэргийн тэр цар хүрээ хэрэгт хийгдвэл цохих ажиллагаа хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор бол мөрдөжлөх бүхий л ажиллагааг бол явуулах үүрэгтэй. Энэ үүргийнхаа дагуу бол мөрдөн эзэлтэй ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар тухайн хэрэгт бол за эцэлэн шийдвэрлэгдээг байна. Бид улсын комиссийн дараа гасан Эрдэнэтугийн олон бусад албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газраас тодруулахад шалгах процесс явагдаагүй байна гэсэн юм а. Зарим ерхий прокурорын газраас энэ хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэл өгөн олдсонгүй. За эхнийх нь асуудлын шийдэл тодорхойгүй удаж байгаа тул барилгын компани дараагийн барилга ашиглалтанд оруулж зулмаар иргэд дахин эрсдэлд орохгүй гэх баталгааг нөхцөлд байна.